За сайн байцгаана уу? Гэрэлтэн гэргийн подкастын ээлжид дугаар эхэлж байна. Бид өнөөдрийн дугаараар хосын харилцаанд эмэгтэйчүүд яагаад заавал өөрчлөгдөх ёстой байдаг юм бэ? Яагаад бид эхлэх ёстой гэсэн сэдвээр ярилцах гэж байна. За өнөөдрийн зочингоо бас танилцуулмаар байна. Бидний бас урилгыг хүлээн авч хүрэлцэн ирсэн урнаагчдаа бас маш их баярлалаа. Та өөрийгөө танилцуулж өгөөч. За сайн байцгаана уу? Тэгээ энэ подкастыг сонсож байгаа бүх хүмүүстээ өөрийгөө танилцуулъя гэж бодож байна. Би болохоор 4 хүүхэдтэй, нөхөртөөгөө, за тэгээ 3 ачтай амьдарч байгаа эмэгтэй байна. За 43 жил нөхөртөөгөө анилсан. Өнөөдрийн байдлаар болохоор би энэ подкастт өргөдөж ирсэндээ баяртай байна. Үнэхээр одоо манай эмэгтэйчүүд яагаад би эхлэх ёстой юм бэ гэж зөвхөрсөн үедээ хэлдэг. Тэгэхээр би болохоор энэ амьдралыг тулаад гарсан хүн байгаа. Тэг үнэхээр дөнгөж 19 настай байхдаа одоо гэрэлжсэн үеэ ингээ харахаар би үнэхээр жоохон байжтэй тэр үедээ тэр нөхрийнхөө арх удаг байсан ч гэсэн архинасаа татгалцнаа гэж хэлэхэд нь итгэл тэгээд явсан байгаа. Тэгээд одоо болохоор би ер нь гэр бүлийн амьдралд одоо юу хэрэгтэй вэ гэдгийг тэгээ бас өөрөө илүү их сурлаа. За дотоод эдгэрлийн чиглэлээр, сэтгэл зүйн чиглэлээр, мөн хувь хүн хөгжлийн чиглэлээр сургалт явуулдаг. За юм хүн байгаа. Тэгээд бас зөвлөгөө өгдөг. Тэгэхээр өнөөдрийн ингээд одоо 43 жил болсон амьдралаа ингээ харахад за 19 настай охин эхлээд тэр одоо нөхрийгөө би архиухаа болно. Одоо би сайхан амьдрнаа гэж хэлэх үед нь үнэхээр гинэн цагаахнаар итгээд болчих юм байна гэж итгээд суусан боловч бүтэн 23 жил тэр хүнийг өөрчлөх гэж явсан бүх зүйлээ зориулсан. Тэгээ үнэхээр би одоо тэр хүнийг өөрчлөх гэж маш их яваад үнэхээр цөхөрсөн, ядарсан. За тэгээд ер нь энэ миний арга буруу юм байна. Би хүнийг биш өөрийгөө л өөрчлөж яавал би энэ одоо амьдралыг тэгээ өөрөөр харах уу гэдэг одоо өнцгөр харсан учраас өөрчлөгдөх энэ шийдвэрийг өөр дээрээ эхэлж гаргая. Тэгээ өөрөө эхэлж өөрчлөлтийг гэсэн шийдвэрийг гаргаж ирсэн. Тэгвэл тэргүй миний амьдралын туршлага 23 жил би хүнийг өөрчлөх гээд өөрчлөж чадаагүй явсан. Энэ байдлыг үнэлт цэгнэснээр ер нь би хүн өөрчлөх гэж хахаар өөрөө өөрчлөгддөг гэсэн ийм одоо эхлэлийг хийснээр өнөөдрийн одоо манай гэр бүл бүрэн бүтэн байгаа маань тэгэхээр би өөрөө өөрчлөгдөж эхэлснээр энэ маань гэр бүлд маань сайн сайхан зүйлийг авчирсан болоо гэж бодоод байгаа. Тэгэхээр юу би болсон бэ гэхээр 23 жилийн туршид миний хувьд болохоор за архины асуудалтай хүний эхнэрүүд эхлэний үед бол за нөхөртөө итгэж найдаж түшгэлж байсан болоод явандаа нөгөө архины асуудалтай хүн маань өөрийгөө ч одоо авч явахд хэцүү болох үед өрхийн тэргүүний одоо эр хүний нөхрийн үүргийг гүйцэтгээд эхлэхээр эрх мэдлийг бас авдаг. За эрх мэдлийг авсан хүн ямар байх вэ гэхээр за тэр хүнтэйгээ хүндэтгэлгүй, цагирангуй, заасан за ийм байдлаар төрөнгийн байдлаар хандаж эхэлсэн байгаа. Тэгээд эргээд нөгөө хосын харилцаа юуч байхгүй болсон. Эхнэр нөхрийн харилцаа гэхээсээ илүү одоо нэг юм дарга цэргийн ч юм уу за эсвэл нэг юм нэрс тушаадаг тийм одоо байдлаар харилцаад байгаагаа өөрөө мэдэхгүй тийм төрөнгийн болсон байсан. Тэгээд явцдаа ингээд олон энэ зүйлүүд дээр нүд маань нэгдэж ирсэн л дээ. За нөхөр маань надаас юу хүсэж байгаа юм бэ? Үнэхээр энэ хүн асуудалтай байлаа гэд би энэ хүнтэй ингэж хандах ёстой юм уу? Гэт бас хүн гэдэг талаас нь харах юм бол тэр хүнтэй тэгж өөрийгөө одоо бүх гэр бүлээ авч явж гэн гэсэн байдлаас тэр хүнтэй тийм хүндлэгүй харилцахгүй байхын тулд би энэ өөрчлөгдсөн гэж би өөр дээр өөрчлөлтийг эхлүүлсэн гэж харж байгаа. Тэгээд ингэж өөрчлөгдөж эхлэхэд за манай гэрэлтэн гэргээ дээр байдаг эхнэр нөхрийн уучлал гэж хичээл байгаа шүү. За тэгээд тэр хичээл дээр үнэхээр хамгийн эхлээд одоо уучлсан хүн би байгаа. Тэгэхээр 23 жилийн амьдралд нэлээд асуудал байсан. За би энийгээ гомдоосон зүйл байсан. Гэхдээ би нөхрийгөө гомдоосон гэж харахаас илүү намайг гомдоолаа гэж. өөрөө одоо хамгийн илүү их одоо гомдсон, шархалсан гэж өөрийгөө л хараад исэн болохоос биш би өөрөө за маргалдаж хэрэлдэж явах үедээ тэр хүнийг ямар үгээр хэлж за би өөрөө бас одоо барьцаж за чи тэгвэл би ингээд барьцсан байдлаар одоо муу хэлвэл муу хэлж муухай үйлдэл хийвэл муухай үйлдэл хийж өөрөө тэр хүнээс өөрцөхгүй болчоо тэгээд өөрийгөө инхийн цагаан тагтаа шиг нөгөө хүнийгээ одоо тэгээ бидний ярьдгаар хар хэрэг шиг харж ингэж явсан юм байна гэдгийг бас өөр дөрөө олж харснараа би эхлээд уучлсан байгаа. Тэгээд уучлал аюул чухал байсан.
Бид хоёр би энийг нөгөө үзэн ятахгүйгээр хайрлаж харах тэр одоо өнцгийг бий болгож гисэн. Уучлалснараа. Тэгээ уучлан гэдэг бол амархан биш. Муу зүйлтэйгээ нэвлэрж байгаа биш. Харин ихтэй тэр олон жил тэгээд байгаа тэр зүйлийгээ одоо салахад надад маш их миний амьдралд надад ч гэсэн айгуу тусалсан зүйл байгаа. За баярлалаа. Тэгээд таныг сонсохоор ер нь бол 23 жилийн барьцсан байдалтай тий. Чи ингүүл тэгвэл би ингэчээ. Тий. Ер нь нэг эмэгтэйчүүд бид чинь нэг шартаа шүү дээ. Хүний дор орохгүй ялангуяа ингээд заавал нөхрөө нэг ялан дийлжээ санаа намрах гэдэг. Ер нь тийм байдлаар 23 жил явсан юм байна. Тэгээд ер нь болио миний арга буруу байна. Би энэ хүнийг өөрчлөх гээд одоо чадахгүй юм байна. Би өөрийгөө л өөрчилж чадах юм байна гэд та яг ихэлсэн байж шүү дээ тий. Тийм тэгээд үнэхээр тэр бол тийм амархан байгаагүй. Гэхдээ уучлсны дараа нөхрийгөө хараад бас хайрламар, хүндэлмээр болсон байгаа. За үнэхээр энэ болохоор яг манай нөхрийн хувьд архины асуудалтай байсан гэсэн шүү дээ. Тэгэхээр нөхөр маань надад хэлдэг би чамд хайртай гэсэн мөртлөө хайрлаж чаддгүй байсан. За тэгээд бас юунаас болоод энэ гэхээр өөрийгөө хянч чадахгүй архиусан үедээ өөрөө одоо хүсээгүй зүйлээ хийдгээ гэж хэлсэн. Тэгээ хүсээгүй байдлаар үг үйлдэл хийдэг. Тэгээ тэр нь болохоор өөрөө хүсээгүйгээр тэр нөгөө архины хамаарлын байдлаасаа болоод гарсан тэр зүйлийг би надад өөрөө хүсээд хийсэн гэж хараад маш их гомддог байсан байгаа байхгүй. Гэх мэтэр ингээд нөгөө эр хүнийг ойлгох гэж одоо бид ярьдаг штэ гэрэлтэм гэр хийдэг. Тэгэхээр одоо би зөвхөн ганцхан өөрийнхөө байр сууриас биш нөгөө нөхрийнхөө байр суурин дээр очиод за энэ хүн болоод яг одоо бид нэг хавдар тасцсан хүнийг тэгэж яхаар хавдар тасцсан гэдггүй шиг үнэхээр тэр архины гүн хамааралд орсон үед өөрөө хүсээгүй зан үйлээ хийсэн байна гэдгийг ойлгож аваад харин одоо манай хүн ч өөрөө зөвшөөрөөд за би ч гэсэн өөрөө бас энэ архины хамааралтай хүн болон архины давхар хамааралтай хүний одоо сургалтанд явсан байгаа. Тэгээ бас давхар энэ хосын харилцааны сургалтанд бас явсан байгаа. Тэгснээрээ эрүүл одоо гэр бүлийг бий болгоход харилцан хүчин зүтгэсэн байгаа. Тэгэхээр энэ болохоор нөгөө би энийг ойлгох гэдэг. Би ялангуяа тэр нөгөө нөхрийг эр хүнийг ойлгох гэдэг энэ тал дээр суралцсан байна гэж одоо ингээ 20 жилийн өөрчлөлт эхлээ 20 жил амьдраад 43 жил болсон энэ амьдралаа харахаар тэгээ нөхөр маань намайг хэлтэлдээ чи бол энэ одоо дэлхий дээр ганцхан намайг байгаагаар минь хүлээж авсан. Одоо бусад хүмүүс бол чи арчаагүй яхаараа архиудгийн үжиж чадаагүй юм уу дахиад уу энэ төр гэдэг бол би за нэг сар чи ууж чадахгүй уугахгүй байж чадсан юм чинь дахиад чи энэс олон хоног уухгүй байж чадна гэж тэр чадсан зүйл рүү ингэж харж чадаагүй зүйлийг биш чадсан зүйлийг харж хэлдэг байсан учраас манай нөхөр маань намайг чи зөвхөн намайг байгаар үнэлсэн хэм хүнээ би чамд маш их баярлдаг тэгээ хүүхдүүдээ бас миний эсрэг болгоогүй. Тэгээд намайг бас ингээ хүндэлдэг болж эргэж ингээд намайг тий асуудлыг ярихдаа надтай бас ярилцдаг болж ирснээр эхлээд би бас өөрийнхөө үн цэнийг тий бас энэ гэр бүлд аавын орон зай, өрхийн тэргүүний орон зай хэрэгтэй юм байна гэдгийг чиний тэр үйлдэлүүдээс харж би ойлгож эхэлсэн байгаа гэж надад одоо ингээд 20 жилийн дараа хэлдэг. Тэгэхээр энэ 20 жилийн өмнө бол би ийм болно гэж болов бодоогүй ч гэсэн оролдож үзэхээр шийдсэн. Тэгэхээр би яагаад өөрчлөлтийг хийх гэж бодох бол амархан харин оролдож үзэх бол бас тий өөрчлөлтийг одоо гэр бүлдээ авчрах эхлэлийг л одоо эмэгтэй хүн тэр уран нарийн мэдрэмжтэй байж чадах юм бол энэ дээр хүлээцтэй байж чадах юм бол тэр гэр бүлээ бас тий аварч үлдэхэд бас хамгийн зөв шийдвэр байж дээ гэж би одоо хардаг. Гайхалтай гэрчлэл байна таныг сонсох. Тэгээд надад бас нэг аюу асуумарч гэх юм уу нэг юм байгаад байгаа байхгүй. Одоо ингээд нөхрийнхөө ойлгоно гэд ярьж штэ тий. Тэгээд нэг сар архиухгүй байж чадсан юм чинь чи дахиад үнээс ч олон одоо урт хугацаанд чаднаа гэд ингээд нөхрөө дэмжиж ойлгоод байна гэдэг чи одоо архиугаал ирж байгааг нь одоо ойлгоол байсан гэсэн үг үү? Одоо яг ингээд та өөрийгөө өөрчилж эхэлсэн үед ч гэсэн магадгүй таны хань уусаар л байсан баг. Тэгээ тэр болгонд одоо яг яаж ойлгох юм бол те эмэгтэйчүүд маань тэгдгэлтэй ингээд бид нар ойлгоод баг ингээ өөрийгөө алдах шахуу те энд өөрийгөө хайрлуулчих юмсан гэр орноо өнчрүүлэхгүй аваа явуучих юмсан гэл бид нар л одоо ингээд бууж өгөөл бүр гიშгүүлээл ингэж амьдрах ёстой юм уу гэж их яриад байдаг. Тэгээд ингээд таныг сонсохоор одоо энгийн хүн биш ямар нэгэн байдлаар юм бодисын хамааралтай те бодисын дон гэж явдаг штэ. Энэ хүнийг яаж ойлгоод яагаад ийм болох ч вэ те. За үнэхээр яг одоо ийм хамааралтай хүнтэй амьдарч байгаа үед бол тэр нөгөө эмэгтэй хүнд тэр хэрэгтэй хайр те
тэр халамжийг болохоор авахд хэцүү байгаа шүү дээ. Дээр нь одоо янз бүрийн ааш гаргаж байгаа. Тэгээд тэрэн дээр нь болохоор би үйл явц хийж гисэн байгаа. За яг энэ зүйл чинь надад ингээд миний сэтгэлийг гонсоолглоо. Би ингээд аягүй сэтгэлээр унлаа гэд өөр дээр дай мессежээр ярьж гисэн. Тэрнээс чи гэж чичлэхээсээ илүү чи одоо алдаа гаргадаг старчаагаа гэж хэлэхээсээ илүү надад ямар мэдрэмж төрсөн юм, би ямар хэцүү зүйлийг туулж байгаа юм бэ гэдгийг нөхөртөө ойлгуулах гэж ярьдаг болсон. Тэгэхээр хүн хүнтэйгээ ярилцсан гэдэг энэ болохоор одоо хамгийн хэрэгтэй зүйл юм байлаа. Нөгөө асуудалтай хүн маань болохоор өөрийг нь чичлээд ахаар одоо тэр нөгөө хажуудлынхаа хүнийг ойлгохоос илүү өөрийгөө хамгаалах тактик руу орчдөг. Харин би ингээд ийм хэцүү байна. Энийг ингээд мэдрэхэд надад ийм байна гэд ингээд одоо миний хувьд айлангаан цохин тэгээд чи бол миний өмг төшөг тэгээд одоо намайг хайрлах тэгээд харамжлах хүн гэж би чамайг харж итэл надад ийм зүйл ингээд учрахаар надад айгүй хүнд байна. Эдийгээ би бас ярьдаг гэсэн. Тэгэхээр огт хэлэхгүй биш. За хэл хязгаараа тавьдаг гэсэн. За чи хэрвээ үнэхээр архиумаар байгаа бол тустай байх хэрэгтэй байна. Би чамайг бити уу гэж хэлэхгүй. Харин эрүүлдээ бол би чамтай хамт байх дуртай. Би чамд хайртай. Эрүүл одоо нөхөртөөгөө би аз жаргалтай амьдрах бол миний хүсэл байдаг. Харин чи хэрвээ над гэр бүлээ биш те одоо архийг сонгож байгаа бол тэр бол чиний асуудал. Тэгвэл чи ингээд өөрөө тэр архиныхаа асуудалтайгаа өөрөө тустай байгаараа гэж ингэж би хэл хязгаарыг бас тогтоож өгсөн. Тэгэхээр зүгээр л одоо ингээд бүх муу муухай зүйлэн хүлэн зөвшөөрөөд яваад байгаа юм бол тэрэнд бас өөрчлөлт бий болохгүй шүү дээ. Тэгэхээр энэ зөв хэл хязгаарыг тогтоогоод тэгээд харилцан ойлголцох зүйл байгаа. Тэгэхээр ганцхан талын л одоо өөрөө ингээл одоо хүмүүсийн хэлдгээр шатны авчир шиг болчоод ингээл төвчээл төсөөд яваад байх биш. Энэ дээр бас харилцан би энийг ойлгосон тийм харилцаа байсан. Тэхийн тулд бас нөгөө мессежээр юу одоо өөрийгөө ойлгуулах гэж хэл хязгаараа зөв тогтоох гэж ингэж алхмуудыг хийжсэн. Тэгээд энэ маань даваагаар хэрэгжээд үнэхээр одоо би энийг ойлгоод үнэхээр би энийг хайрладаг амьдралаа ер нь бол эрэгтэй хүмүүс хэлдэггүй болохоос биш бол бас амьдралаа нэг ингээд хагарч ботлохчих юмсан гэж боддгоо. Жохон бардам байдаг, баг зэргийн үгүйсгэлтэй байдаг. Тэгтээ нөгөө одоо ер нь бол нэгэн бие гэж ярьдаг штэ хүн хандлагаараа. Тэгэхээр нэгэн бие болсон хүн нь ингээд өөрийнхөө байдлыг үнэн бодит байдлаа хэлэхээр бас ойлгодог гэж би бол өөрийнхөө нөхрөөс нь харсан штэ. Тэгэхээр урнаа агч минь ерөнхийдөө бол өөрийгөө алдаа шалнайлчвар шиг болоод ингээл нууж байгаа бүх юм за яах вэ уугаад ирсэн юм чи одоо унт гээл те. Эмэгтэй эхнэрүүд маань ер нь бол өөгшүүлэгч болоод идэг шүү дээ. Яаж амжилттай архиухыг ин бараг цаагаараа дэмжиж нөхрөө ойлгоно гэдэг маань ингээ муу имийг нь өдөө гэсэн огтхонч биш юм биш шүү дээ тийм ээ. Тэгэхээр энд бол миний сэтгэл их эмзэглэж гин би энийг бол хүлэн зөвшөөрөхөд хэцүү байна. Чи өөрөө үнэхээр уумаар байгаа бол боль гэсэн ч тэрхүү уун те. Тэгэхээр ууж байгаа ингээд өөр хол тэ байгаарай. Харин эрүүлдэй юм байна гэд нэг ёсондоо хэл хязгаарыг маш тодорхой тавьж исэн юм байна. Нөгөө талаар та чи болохгүй байна, чи муухай байна, чи ийм байна гэд байхгүй урамшуулдаг гэсэн юм шиг санагдлаа. Одоо ингээд чи ийм чадсан юм чинь чи энийг бас чадна гэж сэтгэлээр нь их өргөж өгдөг байсан юм шиг байна. Тийм тэгэхээр энэ болохоор тухайн үедээ би нөхрийгөө ингээд чи бол миний сайхан хань, минцэн зөвлөн хань гэж хэлдэг байсан. Амаараа. Тэгээд тэр үед одоо энэ 20 жилийн өмнө тэгж хэлж эхлэх үед бол өмнө 23 жил амьдэрсэн байгаа штэ. Тэр үедээ манай хүн бол жоохон өөрийнхоороо байх гэдэг, бусдыг харцаараа байлгах гэдэг, өөрийнхөө хүслийг чухалчилдаг хүн байсан. Тэгэхээр одоо нөгөө өөрийнхөө л хүслээр харцаараа байлгах гэсэн тийм хатуу чанга хүн байлаа штэ. Хатуу чанга хүн байлаа. Тэгсэн чинь миний сайхан хань, минцэн зөөлөн хань гэд нэрийг хэлээд ингэхээр тухайн хүн чинь болохоор ингээ бас миний хэлж байгаа зүйлд ингээд тэмцмээр санагддаг байсан болов гэж боддог. Тэгээ одоо 20 жилийн дараа за ер нь бараг 4-5 жилийн өмнөдөө ингээ хараад исэн чинь би ер нь нөгөө зөөлөн хатуугаа эдэн гэдэг шиг чи ер нь намайг айгу зөөлхөн болгоцсон юм биш үү. Тэгэл одоо ингээл кино үзэж сууж байгаа ч юм уу янз бүрийн дуу сонсоод янз бүрийн сонсохоор ингээд одоо эрэгтэй хүмүүсийн нулимс цөөхөн бол манай хүн айгүйх уйлдаг. Тийм юм зүйл дээр ингээд сэтгэл нөтлөө. Тэгэхээр чи харин аа зөвлөх болгоцсон юм шүү гэдэг байгаа байхгүй юу. Тэгтэл энэ болохоор бас тэр хүнд нөлөөсөн л байгаа байхгүй юу. Би өөрөө тэгж ингээд чи тийм муухай хатуу байлаа, харгас байлаа гэхээсээ илүү миний сайхан минцэн зөвлөн хань гэд нэрийг хэлээд бүр ингээд дуудаад ингэж хэлдэг байхаар тэр хүн чинь бас ингээд нэг хүн өөрлөө ингээд те сайхан үг хэлж яхад өөдөөс нь тэгээ архирах арслан шиг тэгж муухай одоо тэгж архирах
Одоо сэтгэл бас тэр хүнээс гарахгүй л байсан байх л та. Тэгээ миний тэр хандж байгаа байдал бас тэр хүнд нөлөөлсөн болов гэж боддог. Хүн гэдэг чинь сэтгэлийн амтан гэж ярьдаг тийм. Яг үнэ. Айгүй одоо архиудаг те ялангуяа архины хамааралтай ч юм уу янз бүрийн зүйл одоо донтсон тийм одоо нөхөртэй хүмүүст одоо их уран болж байгаа гэж бодож байна. Нөгөө талаас бас яг энэ хүнтэй яаж харьцах вэ? Тэ? Одоо энэ чинь яг хэвийн эрүүл хүнээс айгүй өөр зан үйлтэй байгаад байна шүү дээ. Тэгээ хүсээгүй үйлдэлээ хийж одоо эмзэглүүлдэгч байд юм уу. Тэгэхээр энийг бас айгүй судалсан байна. Тэгээ та бас анх хэлжсэн шүү дээ. Би тэгээд манайхан уугаад явцсан үед амьдралынхаа бүх ачааг өрөө дөрөв хүүхдээ хөтлөөд те бүгдийг өөрийнхөө толгой дээр өөрсөн учраас маш түрэмгий тэгээ захирангуу тэгинг гээл заадаг ерөөсө хүндэлдэг болсон байсан гэдэг чижсэн. Тэгээд та бас хосын харилцаанаас давхар суусан гэсэн. Тэгэхээр хүндлэл гэдэг зүйлийг одоо яаж хэрэгжүүлвэ? Тэр одоо хатуу ширүү хүнийг яаж ийм одоо мяндсан зөвлөн болгочихвоо? За тэгээ хүндлэл гэдгийг одоо жишээлх юм бол ямар зүйл дээр хийдэг гэсэн байвал эхний одоо 23 жилийн явцад би сүүлдээ нөгөө бүх зүйлийг гэр бүлийн асуудлыг өөрөө ганцаараа шийддэг. Тэгээд ингэсэн шүү гэж би нөхөртөө хэлдэг байсан бол нөхрөөсөө саналыг асуудаг болсон. Одоо тэгээ саналыг асуухаасаа илүү нөхрөөрөө шийдвэрлэх гэдэг болсон. За нэг ийм зүйл болоод байгаа. Миний хань юу гэж бодож байгаа юм бол чи одоо ямар байна гэд ингээд тий хоёлаа ярилцъя гэд. За тэгээд бас одоо тэр шийдвэрт ингээ илүү их өөрийнх нь ингээд тий санал илүү их ингээ байхаар би ер нь өрхийн тэргүү юм байна. Би чинь нэлээ их хариуцлага тий аавын одоо тий ингээд өөрийнхөө үр хариуцлага дээр илүү их тэр нөгөө хүндлэл буюу одоо шийдвэр гаргахтаа тэр хүнийг сонсоод тэр хүний одоо хэрвээ ингээ миний өнцгөөс харахад буруу юм шиг санагдсан ч гэсэн тэр хүнд өөрийнхөө хийх орон зайг нь өгчхөөр дараа нь буруу байвал тэрийг нь одоо шөмжлөхөөсөө илүү за тэгвэл энэ дээр ингээгээд ингээ ярилцаад явдаг байсан. Тэр шийдвэр гаргалтын дээр нөгөө ялангуяа би нодлон билүүдэд нэг сонсч байсан нөгөө эхнэрүүд бааздаг гэдэг нэг комеди дээр ярьсан санагдаад байгаа хгүй. Тэгээд тэрийг сонсож байхдаа за нэг хэсэг зах зээлийн амьдралын үед нөгөө эмгтээчүүд маань ингээд крууд маань архины асуудал ч юм янз бүрийн асуудалтай болохоор амьдралаа ингээ өөрөө явж байхдаа жоохон төрөмгий дайчин болсон. Тэгээд нөгөө бүх шийдвэрийг гаргаад батж байгаа гэсэн юм дүгнэлтийг гаргаад тэгээд тэр амьдралыг хүсэж харж өссөн хүмүүс бас үргэлжлүүлээд нөгөө ингэжэл амьдрдаг юм болоо гэсэн тийм та үлгэр болоод байсан байж магадгүй. Гэвэл одоо бол үгүй. Хосын харилцаа гэдэг бол ялангуяа эрэгтэй хүн бол хүндлэл бүрст ус агаар шиг. За бас ингээ урам бас ус агаар шиг. Тэгэхээр би нэг урам өгцөн, би нэг хүндэлцэн байхад одоо бүр ингээ нисдэг. Одоо тэр өдөр бол айгүй сайхан байдаг. Аливаа зүйлийг нөгөө сөргөөсөө илүү эргээр харж ингээ хандж байгааг нь би энэ харж исэн байхгүй. Тэгэхээр энэ болохоор нөгөө та эмэгтэй хүний уран нарийн одоо түлхүүрх юм уу? Тэгээ тэр зүйлийг ингээ өгчхөөр эхнэр хүний зүгээс өгчхөөр тэр нөхөр хүн аав хүн болол өрхийн тэр хүн илүү их тэрэн дээрээ ингэж би нэрээ юм штэ гэд тэр зүйл дээрээ илүү бас тэнцэх гээд тий би чинь эр хүн өрхийн тэр хүн аав хүн эн чинь миний өөрөг гэ ухамсарлаж ойлгоод илүү их тэрэн дээрээ одоо итгэмжтэй байж өгдөг байсан санагддаг байхгүй. Тэгэхээр хүндлэл гэдэг дээр нөхрийг хүндлэхгүй яваад байсан байна гэдэг би бас хараад энийг ингээ сольж эхэлсэн байгаа байхгүй. Тэгэхээр шилжүүлэлтийг хийхэд одоо яг ихний үед бол тийм амархан байгаагүй. Жишээлбэл манайх одоо нүүрс төлдөг байлаа. Тэгээд одоо нөгөө архины асуудалтай хүнд чинь нөгөө нүүрс авидрагчид мөнгө нөхгүй явуулчихдаг те итгэхгүй. Тэгэхээр нөхөр чи надад итгэхгүй байна, намайг хүндлэхгүй байна. Оо тийм байна уучлаарай би гэдэг ингээд алтайгаад орно хүлэн зөвшөөрөөд би энэ дээр нөгөө урдныгаа л нөгөө хийх зүйлийг тавтаад байгаа юм байна гэд тэгэд энэ зүйл дээрээс эхлээд нэрээ би дараагийн удаа дахиж ийм алдаа гарахгүй бай гэж ингээд шууд л ингээд хэрэгжүүлчихээгөө бас ингээд хоёр алхам урагшаа нэг алхам хоошоо гэхчээр ингэж явж ирээд энэ маань ингээд хүндлэл маань улам илүү сүлдээ болоод батчихсан байгаа. Тэгэхээр аливаа зүйлийг өөрчлөх гэж оролдож эхлэн гэдэг хамгийн зөв алхам байдаг. Та одоо өөрийгөө өөрчилж эхлээд танаа хүн одоо уухаа болоод та хоёрын нөгөө хосын харилцаа бас сэргээд те айгүй юм янцсан зөөлөн халуун дулаан болоход ер нь хэр хугацаа орсон бэ? Ямар ч хэлсэн эхний одоо би боддгийн эхний 10 жил болоход бол нэлээд өөрчлөл болсон.
Тэгээ одоо би 10 жилийн өмнө би ажил хийдэг. Одоо газрынхаа ингээд хүмүүсийн дунд ингээд миний хань гэдэг ингээд ярихаар одоо заримдаа залуучууд ингээд миний хайраа гинүү гэд намайг явуулдаг байхгүй юу. Гэтэл одоо маань нөхөрч намайг миний хань гэдэг, би ч миний хань гэдэг. Тэгэхээр энэ одоо тэр сэтгэл зүг өөртөө бий болох гэж бит хоёр аль аль нь хичээсэн. Тэгэхээр ганцхан мэдээж эхнэр хүнээ эхнэр нь хичээгээд хаар нөхөр нь бас бас тэр хүн хичээдэг. Яагаад гэвэл тэр хүн нөгөө би юуг хүснэ өөрөө эхэлж ингээ гаргаад тэр хүнд одоо хүндлэлийг үзүүлээд хайрыг үзүүлээд за үзээ ятгаа болоод ирэхээр тэр хүн бас нэг сэтгэл амтай байдаг болохоор эргээд надад хүндлэл хайр халамжийг өгөх. Тийм учраас би энийгээ миний хань гэж ингэж хэлэх. Тэрний өмнө бол одоо 23 жил амьдсны дараа бараг л одоо энэ нэг одоо яаж ингэж амьдрах вэ? Салдаг ч юм уу гэж эргэлзэхгүй байсан. Гэлээч гэсэн бас нэг ингээ оролдоод үзье. Энэгээр нэг оролдож үзээд л гэсэн эцэг найдлах дээр өөрийгөө өөрчлөх шийдсэн баа шүү. Тэгээд би өөрөө өөрчлөгдөж харилцаагаа өөр болгосноор эргээд надад нөгөө би эерэг харилцаад ирэхээр нөгөө нөхрөөс минь бас эерэг харилцаа эргэж ирж байсан. Одоо ингээд зөвлөгөө авж байгаа, сургалтанд сууж байгаа эмэгтэйчүүдийг ингээд ажиглаад ахаар өөрчлөлтийг өөрөөсөө эхэлдэггүй биш, эхэлдэг байгаа байхгүй юу? Бууж өгч जैन те, нөхөртөө үйлчилж जैन, өөрийнхөө зүгээс одоо хамгийн сайнаа зориулж байна. Гэтэл нөгөөхийн нөхөр нь ойлгодгүй. За 10 жил та гэрэлс байж болно, 20 жил гэрэлсэн байж болно. Тэр хичээл зүтгэл магадгүй 1 сар яваал унтарчдаг. Тэгэхээр таны хувьд бол ингээд тууштай ингээд 10 жил тий урагшаа 2 алхаад, хоошоо 1 алхаад тэгсэн ч гэсэн энэ дээрээ тууштай явсан учраас таны нөхөрт тэр нөлөөлөл очсон байна. Тийм ээ. Тэгээд та бас энэ өөрчлөлтөнд дундаа бас ямар нэгэн дэмжлэгийн одоо харилцаа хүрээ бас байв уу? Яг цор ганцаараа хүн амьдралаа аваад цор ганцаараа энэ бүхний дундуур эрүүл ухаантайгаар явхад бас амаргүй баха. Таны хувьд одоо тийм одоо хам дэмжлэг юу байсан бэ? Тэгэхээр би болохоор ер нь маань хөрш тэр бич тэр нэг аль альны хувь хүний хөгжлийн талаар за ялангуяа энэ нөгөө одоо хамааралтай архины хамааралтай давхар хамааралтай хосын харилцаа маань ингээд одоо сэвтцсэн үед ийм харилцааг чиглүүлсэн одоо нөгөө эрэг тал руу чиглүүлсэн сургалтуудыг аяух судалж байсан. Тэгээ энэ сургалтуудад хамрагдсанараа тэндээс одоо бидэнд мэдлэг өглөө шүү дээ. Тэрийг хэрэгжүүлснээрээ энэ юм үлдчихсэн. Мэдлэг бол зүгээр цуглуулаад байвал нөгөө архитекттай хөгжиг юм том толгой болоод хөл гарна ингээд хөгжихгүй байдаг бол хэрэгжүүлэх гэж оролдоод яваад ахаар өөрийн одоо үйлдэл болсон. Мэдээж ихний 10 жил болоход нааштай байсан учраас би өргөжлөлтсөн байгаа шүү дээ. Эхний 1 жил болохоор нэг баг зэргийн ингээд нөгөө гоё ингээд цайраал харанхуулж исэн юм чинь ингээд гэгээрээд ирж байгаа. Тэгэхээр улам тэрэндээ ингээд тэгвэл одоо энэ маягаар ингээд тийм ийм давхар хамаарал дээр ажилласан, хосын харилцаан дээр ажилласан, нөхөр маань ч гэсэн өөрийнхөө архины хамаарал дээр ажилласан. Тэгэхээр энэ ихний 23 жилийн амьдралыг өөрчлөхөд баг багаар ингэж явсаар агаад нөгөө эн чинь нөгөө өөрчлөлт маань бас үйл явц байгаа. Тэгээ үйл явцын шугамаар ингээд гинтхэн одоо ингээд нөгөө алга уруулахын төдий одоо элбэн юм шиг амьдрал өөрчлөгдөхийг хүсэх юм бол энэ бол одоо тэгээ шантарна. Харин жоохон ч гэсэн гэгээгээ олж хараад за ийм амжилттай байгаа юм чи одоо тэгвэл одоо энэ зүйлээ ингэж чадваржуулъя гэдэг ингээд хувь хүнийхээ харилцаан дээр чадварчаад яваад байсан гэсэн үг. Дотоод эдгэрлийн чиглэлээр би өөрөө ч суралцсан, төр маань суралцсан. Телескоп төлөвшөлт төрөх актив гэсэн сургалтанд Норвегичтэй сургалтанд 3 жил явлаа. За мөн тэгшлүүр гээд Солонгос багштай ийм дотоод эдгэрлийн сургууль бас 2 жил хагас явсан. Тэгэхээр энэ сургалтуудаараа дамжуулаад би бас энэ дотоод эдгэрлийг олон улсад заах хэрэг авсан. Бас энэ зөвлөгөөг хэрхэн хүргэх вэ гэдэг сургалтуудыг авсан байгаа. Тэгэхээр энэ маань болохоор эргээд би одоо болохоор өөрөө энэ одоо над шиг ингэж амьдралыг тоосон хүмүүст баг ч гэсэн туслах юмсан гэсэн сэтгэлээр ингэж ханддаг болсон байгаа. Тэгэхээр би өөрөө энийг туулсан байна. Тэгээд энийг ингээд туршлага байна. Өөрөө дээр амьдрал дээр. Тэгэхээр ийм учраас би бас энэ хосын харилцаан дээр за эмэгтэй хүн эхлэхээр юу болдго юм бэ? Өөрчлөлтийг гэдгийг одоо өөрийнхөө 43 жилийн амьдралаас харсан энэ туршлагынхаа үндслээр юу болсон бэ гэдгийг одоо өөрөө хараад дүгнэхэд
өөрчлөлтийг өөрөөсөө эхэллээгээд ямар ч гэсэн муу зүйл болохгүй. Харин тэрэн дээрээ тууштайгаар оролдоол хоёр алхам урагшаа нэг алхам хойшоо гэд ингээ яваад тахаар бидний зам маань ахаад ингээд амьдрал маань эрүүл бас байдлаас эрүүл байдал руу шилжиж ирж байна. Тэгэхээр одоо бол бит хоёр айгуу гоё харилцаатай бие бинийгээ хайрладаг. Тэгээд бараг л одоо анх цож исэн үе шигээ. Ер нь бие бинийгээ хайрлсан юм. За одоо хүн жоох нас яваад ирэхээр одоо тийм юм ярахаасаа ичдэг юм тэр болдог бол үгүй шүү дээ. Одоо бие биендээ би чамд хайртай гэж хэлдэг. За тэгээд бие бинийгээ тэрвэрдэг. Тэгээ энэ нөгөө бие бинийгээ хайрлсан энэ хайрын харилцаа гэдэг бол бүх зүйлийг ер нь бол хамгийн одоо сайхан зүйл рүү чиглүүлдэг штеп. Хайр яадаг вэ гэхээр уучлахтай амархан байдаг тий. За мэдээж одоо алдаа гарахгүй, зөрчил байхгүй штеп. Бид хоёрын хүлээлт өөр яж агаад асуудал дээр маргах зүйл боллоо гэхэд одоо нэрээ нэг юм байгаа. Өнгөрсөн амьдралаа ерөөсөд дурсдаггүй. Нэг уучлалчлаа штеп. Тэр үедээ эргээд би хизээч одоо өнгөрсөнд хийсэн зүйл дээр нь энэ хүнийг яллахгүй гэж шийдвэр гаргасан. Маа нөхөр ч гэсэн бас надад тэгсэн. Би бас барьцаад янз бүрийн зүйл хийсэн гэж байгаа шүү дээ. За тэрийг маань ч гэсэн надад сүхтгүү, би ч нөхрийгөө сүхтгүү. Тэгэхээр эргээд энэ маань нөгөө тухайн маргаан дээр л чиглэл нөхөс биш нөгөө эргээл чи тэтэн жилийн өмнө тгсэн чи тэгэхэд тгсэн танаахан ингэсэн гэдэг нөгөө хамт юм байна. За хэрвээ ядна ингээ би нөхрөөгөө ялахгүй бол нөгөө нөхрийнхөө хамаатан сад найз нөхрөө орох юм аа гэдэг нөгөө тухайн хэрүүл дээрээ ялах гэж би энийг илүү шархалдаг гэсэн. Тэгээ тэрийг болсон байгаа байхгүй. Тэгэхээр энэ маань бас айгүй бидэнд айгүй харилцаанд маань ингээ зүг болоход бас төлөхөц олж ирсэн. Юу санаанд орж ийн гэхээр аливаа өөрчлөлтийг 10 жилийн турш үргэлжлүүлэхэд хичээл зүтгэл тэр мотивац те энийг хийх тэр ирч хүчийг хаанаас авч исэн бэ гэдэг ингээ асуулаа л та. Тэгэхэд ер нь олон ийм гадаад багштай те дотоод багштай олон сайн сургалтуудад их суудаг байсан юм байна. Тэгэхээр хувь хүний хөгжил өөрийгөө одоо эдвэгчүүлэх, мотивацжуулах те тийм юмар явсан учраас бас нугарч хуурахгүй тууштай явсан байна. Тэгээд манай байгууллагын бас нэр маань өөрчлөлтийн хөтөч шүү дээ. Тэгэхээр аливаа өөрчлөлт яг нэг далаалтаар л тас буугаад бүх юм өөрчлөгддөггүй, ич хэдийн байдаггүй. Харин тэгэхээр бидний хувьд ингээ шин зан үйлтэй, шин амьдралын хөвшил тэр 10-20 жилийн юмыг өөрчлөхийн тулд бид нарт хөтөчнөр хэрэгтэй байдаг. Тэр өөрчлөлтөнд урамшуулж, дагуулж явдаг. Тэгэхээр яг тэр замаар ингээд яваад олон ингээд сургалтуудаар өөрийгөө олж хараад хамтдаа өөрчлөгдсөн юм байна. Тэгээ бас таныг хэлсэн чинь бас бодогдож л да. Одоо ингээд 60 гарцсан хүмүүс биш үү та хоёр бол тэгээд би нэг удаа хотын төвөр алхаа явж исэн чи яг Мөнгөн Завьягийн тэнд нэг эмээ өвөө хоёр явж байгаа байхгүй юу. Тэгээд хоёулаа аюу гоё юм цуу муу өмсчихсэн тий. Одоо хэдхэн хоногийн өмнө л төө. Тэгээд шиляпан малгайтай их гоё цэмцгэр эмгөө өвөө хоёр нилээн даалах хол гарсан баха. Эмээ нь бүр жижигхэн болцсон. Тэгээ хоёулаа зэрэгцээд явж байгаа хэрнээ тэр зам хоосон. Хоёр алхмын зайтай хол явж байна. Тэгээ тэр эмээ ингээ гар цүнхээ барьцсан. Хажууд нь тор дүүрэн юм барьчих. Тэгээ нөө жижиг эмээ маань бүр ингээ бүгтийцэн. Тэгэхэд өвөө болохоор ямар ч одоо гарандаа барьсан юм байхгүй. Хажууд нь ингээ цэх. Тэр тортой минж барихгүй яахчгүй тэгээд ингээ хосууд бололтой. Тэгэхээр одоо ингээ 70 гарцсан тий. Одоо хэдийн удаа наслах аж. Ингээд хүмүүсийн амьдралыг ингээд кейсүүдийг хараад хаар улмал ингээ хүн дээр бол одоо бид нар хайр ярина гэж юу гэдгийг ингээл те хоёр биендээ халамжгүй хандаал тэгээ өнгөрсөнд болсон тэр бүх одоо үйл явдал алдаа зөрчлөө мартахгүй тэрүүгээрээ ингээд дургуутсан араадаа зуусан тийм харилцаанууд ингээд явж байгааг хараад их харамсдаг л та. Тэгээд харин урнаагчигээ бас хараад хантайгаа ямар харилцаатай байгааг нь хараад би айгу баярлдаг, айгу баясдаг. Тэгэл одоо нөхөр нь жишээлбэл би нэг удаа харж байхад гаднаас орж ирэхдээ айгу айлам те. Одоо урнаагчийн ингээд нөгөө бэлэг авах хайр хэлтэй те. Тэрийг нь бүр мэдээ судалцсан орж ирээл айгуу гой бэлэг мэлэг өгөөл ингээ баг бид нар ингээ сууж яхад нэг хажууд нэг юм ирэх байгаа хосууд шиг ингээл эргэлт ирээл бид нар инээгээл ёо урнаагч чи эргэлт ирж ийн гээл бид нар залуу хүмүүс штэ тэгээ бид нар баг харж ичмээр тэгэл духан дээр нүнсхийн тэгээд ингээд 60 гарсан ч гэсэн ингээд бие биенийг хайрлаж байгаа тэр халуун дулаан тэр эрүүл тэр гоё ингээм амьдралыг бас бидэнд бас харуулж исэн. Тэгээ танд бас их баярлалаа. Таны ингээд ярьж байгаа зүйлээс сурах юм
маш их байна. Тэгээд та бас одоо хоёул подкастын маань цаг ерөөхдөө болсон байна. Тэгээд та эмэгтэйчүүдтэй бас хандаад тий энэ өөрийгөө өөрөөсөө одоо өөрчлөлт эхлэлийн цэгийг тавих талаар та өөрийнхөө үгийг хэлээд хоёул подкаст өндөрлөе. За тийм. Тэгэхээр гэрэлтэм гэргийн сургалт маань болохоор 3 шат байгаа шүү дээ. Тэгэхээр энэ сургалтнууд дээр үнэхээр нөхөртөөгөө харилцаа хэрхэн сэргээх вэ? Яаж татна болох вэ? Яаж ойлгох вэ гэдэг эрэгтэй хүн талаасаа нөхрийг эрэгтэй хүн гэдгийн онцлог, эмэгтэй хүний онцлог гэх мэтээр те чи сая хэлсэн хайрын таван хэлгээ те. За тэгээ хэрхэн хүндлэх үү? За хэрхэн ойлголцох уу? За ингээд нөгөө яаж ихнэр нөхрийн уучлалыг хийх үү гэдэг хосын харилцааг яаж одоо сайн одоо эерэг болох вэ гэдэг дээр чиглэгдсэн хичээлүүд байдаг. Тэгээд энийг ингээд энэний дагуу хийгээ явахаар бүр улам л ингээд бит хоёр өөр ингээд сэргээд тэгээд ер нь би энийг хайрлах хамгийн гол төлхөөр байдаг. Хайрлахын тулд хэрвээ таны сэтгэлд үзэн ядалтай байгаа бол эхлээд одоо уучлах гэж оролдоороо. Уучлах бол амархан биш. Харин арай өөр бит хоёрын дунд одоо нөхөр бит хоёрын дунд би харахад 9-ийн та нөгөө хүн харахад 6-гийн тоо харагдаад байгаа шиг тийм өөр өнцгүүд байдаг. Тэгэхээр нөхрийн зүгээс яаж харж байгааг бас ойлгох гэж оролдохоор тэр нөгөө эхлээд өөрчлөлтийг өөрөөсөө эхлүүлэхээр нөгөө хүн бас дагаад өөрчлөгддөг. Үнэхэрийн одоо ханим нь бас ингээд өөрчлөгдөх гээд хичээгээд байна. Би бас ингээд тий одоо тэр хүн шиг ингээд хичээ гэсэн юм тийм мессежийг ингээ өөрөө ирэхгүй авдаг. Тэгэхээр бид өөрчлөгдөж эхэлснээр илүү их одоо нөхрийгөө болон хүүхдүүдтэй аз жаргалыг өгч чаддаг. Хэрвээ ээж нь ингээд энийг сууж ивэл хүүхдүүд баяртай байдаг. Ээж аав хоёр хэрэлтэл нөгөө хүүхдүүд яана надаа яах вэ? Энэ хоёр салчих вэ гэж айж төгшөж ирдэг шүү дээ. Тэгэхээр эргээд одоо эмэгтэй хүн эхэлж өөрчлөлтийг сонсноороо маш олон хүний одоо гэр бүлийгээ авардаг гэж би өөрөө харж байгаа. Тэрэнд бол одоо түрүүний 23 жилийн хөөцөлдсөн амьдрал биш 20 жилийн өөрчлөгдсөн энэ алхмууд маань болохоор ялангуяа энэ чиглүүлэхтэй сургалтуудыг аваа явж байхад маш их өгөөчтэй байсан. Тэгэхээр гэрэлтэм гэргийн энэ сургалтууд үнэхээр бидний хосын харилцаан дээр маш их шин шатанд авчирдаг байгаа. Тэгээд үнэхээр энэ сургалтыг явуулж байгаа мэндээ бас баярлалаа. За баярлалаа. Тэгээд ер нь гэр бүлдээ хүндлэл гэж юу вэ? Эр хүнийг яаж хүндлэх вэ гэдгийн үлгэр дуурайлал болсон. Урнаагчэр их бахархаж байна. Тэгээд бас таны хань хэлсэн байсан шүү дээ. Ингээ өөр хүүхдүүдээ бас миний эсрэг болгоогүй гэд. Тэр үг айгу гайхалтай байсан. Тэгээд ялангуяа архиудаг аавыг бол ээж бол ерөөсөө үздэггүй те. Аав чи уугаал яваа эцгээл. Тэгэл айлын хүүхдүүд бүгдээрээ ээжээсээ юм асуудаг, ээж нь юм шийдэж өгдөг. Аав бол тэр хол те гаднаас орж ирээл нохоо уцаж байгаас долоондор те ийм байдалтайгаар ингээд байр суурь нь одоо буурсан байдаг. Гэтэл те таны хань бас хэлсэн мэт чи хүүхдүүдээ ингээ миний эсрэг болгоогүй, аавыгаа хүндэлдэг, аавынхаа үгийг сонсдог те тэр өрхийн тэргүүн эцэг хүн гэсэн байр суурин дээр ингээ харах энэ харааг зааж өгсөн чамд бахархаж байна баярлалаа гэж бас хэлсэн байсан. Энэ бол асар олон жилийн уйггүй хөдөлмөр гэж би бол харж үнэлж байна. Тэгээд үнэхээр бахархмаар байна. Та бас өөрийнхөө үнэтэй цагаас бас бидэнд зориулж те энэ гайхалтай туршлага амьдралаа бас хуваалцсан танд баярлалаа. За баярлалаа. Танаас сургалтанд амжилт хүсье. За баярлалаа бүсгүйчдээ.